Сайн уу? Бицаа миний YouTube channel тавтай морил. За би өнөөдөр хэрхэн хичээлээ идэвхтэй үр дүнтэй хийх үү, бас яаж цэгцтэй байх уу гэдгийг талаар зөвлөгөөнүүд өгнө. Тэгээ бас жоохон бэлгийн сүүл рүүгээ асуулт хариулт хийн. Би миний Instagram-аар аягүй их асуулт орж ирсэн байгаа. Тэгээд тэр асуултуудаа хариулна. Хамгийн эхний зөвлөгөө гэвэл ийм календар аваарай. Яа тэгвэл ингэ надад өөрт бүр амар тасалдаг. Би ингээд юмаа ингээд төлөвлөж ингээд цэгцтэй, дистаралтай байхыг амар хүсдэг, байх гэж амар хичээдэг. Яа тэгвэл би ингээд амар их хичээлтэй, тэгээ шивэд өмнө байхдаа хажуугаар нь ажилдаг байсан болохоор ингээд амар их ингээд зүйл ингээд амар хийх юмтай байдаг гэсэн. Бараг надад ингээд хийх юмгүй өдөр гэж байдгүй. Энэ одоо ч гэсэн баг тийм байгаа. Тэгээд намайг би ингээд 7 хоногийнхоо ингээд төлөвлөгөө ингээд биччих надад бүр ингээд амар тусалдаг. Яагаад гэвэл би ингээд за 7 хоногийнхоо нэгтгэн ч юм уу, бүтэн сайныхоо орой ч юм уу, за энэ 7 хоногт ийм юм биш үү гэх ингээд санахад амар амархан. Яагаад гэвэл хүн чинь ингээд амар хийх юмтай ахаараа ингээд мартчихдээ штэ. Ингээд ганц хоёр имийг тэнгүүтээ ингээд цагийн тулгад санаад амар сандраа стресстэй л тэгхгүй тул би ингээд календар хөтөлдөг. Тэгээд одоо энэ хамгийн харж байгаагаар ингээд нэгд хоёрт би 4 хичээлтэй. Тэгээд тэр хичээлүүдээ би яг адилхан өнгөөр бичдэг. Яагаад гэвэл би ингээд харахад аягүй амархан. За энэ хичээл юм байна гэд. Тэнгүүтээ энгийн зүйлүүдээ ингээд зүгээр энгийн балаад тэгээд би ингээд аягүй чухал ингээд шалгалт малгалт одоо бидалтаа ингээд өөх дедлайн өдрүүдээ би ингээд улаанаар хамгийн чухал юмнуудыг би ингээд улаанаар тэмдэглэждэг. Тэгээд хичээлээс өөр холбоотой хичээл ямар ч холбоогүй зүйлүүдээ би ингээд ногооноор тэмдэглэдэг. За яг энэ дээр ингээд блог хийх гэсэн байна. Би яг ингээд жилийн өмнөөс их сургуульд ороод би хөтлөж эхэлсэн. Тэгээд би их сургуульд ороод заавалж би энэ хэрэгтэй байна гэж ойлгосон. Надад бүр амар амарчилж өгдөг тийм. За ингээ хоёр дахь зөвлөгөө гэвэл өнгийн болно. Яа тэгвэл одоо та нарын харж байгаагаар би аюу өнгөөр бичдэг. Тэр нь надад ингээд ялгаж харахад аюу тусалдаг гэх юм уу. За тэр нь тийм чухал юм байна. За тэр нь тийм юм байна гэд. Ингээ 3 дахь зөвлөгөө гэвэл нь штэ. Анги дээр багшийн ярьж байгаа юмыг бичиж авах дэвтэр бас номоо уншаад бичиж авах дэвтэрийг ингээ 2 тустай дэвтэртэй байвал аюу амар. Яа гэвэл дараа нь буцаж очиод багш тэрийг ингээ илүү чухалжилж ирсэн юм биш үү. За энэ дээр би ингээ төвлөрөх хэрэгтэй юм биш үү гэд ингээ харахад аюу амархан. Тэгээд би одоо ийм бас аюу ашигладаг ийм цааснууд ингээд дэвтэр дотор авахад аюу амар идэв. Тэгээд одоо энэ миний анги дээр бичиж авсан юмнууд байна. Одоо номноос уншсан тэмдэглэл маань энэ байна. Энэ дөнгөж эхэлжсэн юу болохоор би нэг бичиж авч чадаагүй. Капитал 1, бүлэг 1, гарчгийн 8, ингээ гол сэдвийн 8, тэгээ ингээд чухал өгнүүдийн ингээд бороор тэмдэглэдэг. Ингээ өнгөөр ялгаж бичихэд аюу зүгээр л ингээд аюу амархан мэдээ. Ойлгоход амар ингээд аюу бас дистаралтай, цэгцтэй байдаг болохоор аюу амар. За тэгээд би юу хийлээ. Ер нь ийм л 3 юм ингээ хамгийн чухал нь төлөвлөгөөгөө гаргаж ингээ тэмдэглэлийн дэвтэр хөтөл өнгийн балаар ч юм уу заавал наттай адилхан ингээ өнгийн бал хэрэглэх шаардлагагүй. Гэхдээ бичиж байгаа ингээ тэмдэглэлүүдээ аюу дистаралтай, цэгцтэй байлгах гэж хичээ. Багштайгаа аюу сайн ярилцчих. Би Монголд ямар гэдэг мэдгүй. Гэхдээ Шведэд лав сурагчнаар ингээд нэг чухал юм ерөөсөө ингээд ойлгодог. Тэр нь юу вэ гэхээр ингээд багштайгаа бүр ингээд амар сайн ярилцж явах хэрэгтэй. Яагаад гэвэл ингээд ойлгохгүй юм байвал ингээд хүүхдүүд ичээд ингээд анги дээр гараа өргөө асууж чаддгүй.
ангийн хүүхдээс хараа ангийн хүүхд бас буруу ойлгосон байж магадгүй. Тийм болохоор зүгээр л тэр дороо гараарвал багшаас асууж чинь. За. Өөр Тэгээ бас нэг зөвлөгөө гэвэл ингээд шалгалт нь бэлтэж байгаа бол би лав шалгалт нь бэлтгэхдээ өхөөс ингээ 2-7 хоног юм би энэ битсэн ийм номноос тэмдэглэж авсан юмудаа бас багшийн яриас ингээ тэмдэглэж авсан юмудаа би нэгтгээд цэвэр бичдэг гараараа. Би дандаа гараараа ерөөсө компьютер дээр бичиж чаддгүй. Өдөр болгон уншаад орой унтахаас ч өмнө юм тий. Хичээлдээ ингээд автобус, метро, вагонд явж байхдаа бас тий айгу нөлөөлдөг. Тэгээд яг шалгалтынхаа 1-7 хоногийн өмнө би найзаараа ч юм уу найз залгаараа ингээд яа шалгуулдаг. тэгээ бас аюу хүмүүс яасан яаж төвлөрөх вэ гэж асуусан надаас. Би л хувьдаа ингээд уянгийн одоо пиано төгөлдөр уурын дуу сонсоод би хичээлээдэг. Би яг хичээлээ хийхдээ сонсдог нэг дуутай. Ерөм ойлоо River Flows in You гэдэг нөө төгөлдөр уурын аяжтэй. Би тэрийг бүр ингээд 60 минутын дээр ингээд цаалаад би яг 4 цаг хичээлээсэн 5 цаг 6 цагээс хамаагүй тэр ингээд дандаа сонсч чадна. Тэр бас асуулт хариулт хийн гэсэн байгаа. Би ингээ ирсэн асуултууд ингээ бичээд авсан. Би таавал нь хариулаа явъя. За хэдэн настай вэ? Арьс арчилгааны талаар хийрээ гэсэн байсан. Би 20 настай. Сая 10 сард 20 нас хүрсэн. Тэгээд арьс арчилгааны бичлэгийн талаар би явандаа хийх хичээнэ. Баярлаа. Ямар мэргэжлэр сурдаг вэ? Бизнесээр сурдаг. Шведийн их сургуульд байхдаа яаж солилцоогоор сурдаг талаар зөвлөгөө өгөөч гинэ. За ингээд сургууль айгу ондоо. Гэтэ манай Uppsala University болохоор 2 ондоо институт байдаг. Internationella Kansliet тэгээ бас Företagsekonomiska Institutet ингээ 2. Би ийшээ болохоор Företagsekonomiska Institutet нэр ирсэн. Тэгээ эхлээд тийшээгээ дөнгүүдээ бас personal letter гэд яагаад чи тэр усад сурмаар байна? Яагаад зөвхөн заавал тэр их сургуультай солилцоогоор очимоор байна? Юу сурах гэж явж гин тэр талаараа ингээд нэг хуудас A4 хуудас бичиж явуулдаг. Ямар сургууль зууж асууж шалтгаална. Найз залуутайгаа хэр удаж байгаа вэ? Бид хоёр ирэхэд 2 жил 3-4 сар болж байна. Бид хоёр 17 оны 10 сард ирчихсэн. Миний 18-ны төсөөр намайг үжиж өгсөн. Хиттэйдээ Шведэд очиж байсан бэ. 10 оны 10 сарын 8-нд очиж байсан. Яг 11 хүрэхээс 11 өмнө очиж байсан. Хэр өндөр вэ? Энийгээс аюу хүмүүс асуусан. Би өндөр биш. Гэтэ би 158 метр 58. Намхуу K-pop сонсдгоо ямар хандлага бас биэс чинь хинбэ? Энэ их сонирхолтой асуулт байлаа. Би BTS сонсдог. Ер нь K-pop сонсдог л доо. Өөр хамтлагууд Blackpink, EXO тэгээ шинэ хамтлагуудаас нэг би сонсдог маань. Гэтэ BTS хамгийн тартай. 18 онд юм би Парис концертыг хасч үзсэн. Тэгээ өнгөрсөн жил бас 19 онд Лондонд концертыг хасч үзсэн. Are you watching any series? Одоохондоо
үзэхгүй байгаа. Хол харилцааны зөвлөгөө. Одоо энийг би ингээ холын харилцааны үерхийлэл гэж ойлгосон. Манай талбар дээр эхний сая өнгөрсөн жил би нөгөө нэг өөр аргал дээр сууж исэн болохоор бас ингээ холын харилцаанд байдаг байсан. Тэгтээ ингээ хаяа ирж чад. Тэгээ одоо ингээ Сингапурт болохоор ерөөсөө ингээ ирж очих боломж авахгүй 4-5 сар хол байна. Ганц зөвлөгөө, хамгийн чухал зөвлөгөө бол амар сайн ингээ хоорондоо ярилцах хэрэгтэй. Ямар нэг юм ингээ аюу жижиг сажиг юмд ингээ гомдож тунирхчаал асууж ингээ хэлдэггүй штэ. Дотроо бодоол за энэ намайг гомдоцсон доо гэж ингээ ууралж муурлаад ерөөсөө хэлэхгүй. Заавал нөгөөх нь асууж ээж ингээ гуйлгуулж ээж хэлдэг. Тийм битээ байгаарэ. Тэгэх юм бол ингээ холын харилцаатай болохоор гээд айгүй амархан хүндийч магадлалтай. Тийм болохоор ингээд ямар нэгэн өөрийн чинь гомдоосон эсвэл таалагдахгүй байгаа зүйлээ шууд хэлчих хэрэгтэй. Зүгээр шууд ярилцах хэрэгтэй. Гэтэ хэлэхдээ ингээд айгүй ивэр те. Ингээд шууд ингээд тулгаад уулж болохгүй. Өөрийнхөө юм илүү урд тавиал намайг сонс гэдээ ахгүй. Өөрийгөө түрүүн тавиад ахгүй бас ингээд хаяа нөгөө хүнийгээ бас илүүд тавиа те. Нөгөө хүнийгээ илүү сонсоод ингээд өвөлцөө авалцаатай байх хэрэгтэй. Тэр л хамгийн чухал гэж бодчих. Юу юм хийж чаа. За тэгээд нийт нь хэлэхэд за календар аваарай. Заавал тэгээ бас өнгийн харна аваарай. Хичээлийнхаа нэг зэгцтэй бичээрэй. Тэгэх юм бол чи өөрөө сайн ойлгоно. Чанга илүү хэрэгтэй. Тэгээд энэ бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Та нарт ямар нэг шинэ юм сурсан байгаасаа гэж найдаа. Тэгээд миний өгсөн зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлж үзээрэй. Үнэхээр хэрэгтэй шүү. Тэгээд дараагийн бичлэг дээр илүү их хэрэгтэй мэдээллүүдийг хийх гэж байна. Илүү гоё Сингапурыг харуулах гэж байна. Тэгээд үзсэнд маш их баярлалаа. Дараагийн бичлэгнээр ямар бичлэг үзмээр байна? Ер нь надаас юу хүсэж байна? Комент үлдээгээрэй. Таалагдсан бол лайк дараарай. Subscribe хийгээрэй. Тэгээд маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.